алдарт зохистой. Цор ганц та алдарт зохистой эзэн. Бидний төлөө өөрийн амийг хүргэсэн. Өөрийн цусыг хүргэсэн. Гимсэн бүхний, итгэсэн бүхний гим нүглийг цагаатгахч та алдарт зохистой эзэн. Танаас өөр хинч байхгүй. Бидний бурхан танаас өөр хинч байхгүй. Та бол цор ганц бурхан билээ. Тэнгэр ба газрыг бүтээсэн. Тэдгээрт орших бүгдийг нь бүтээсэн. Бидний бүтээгч эзэн. Бурхан танаас өөр жинхэнэ бурхан гэж байхгүй билээ. Бусд нь бүгд хүний гарын бүтээл буюу гэж үжигдсэн. Үнэхээр та бол тэнгэрт залрагч. Бидний бурхан тэнгэрт байдаг бөгөөд тэр хүссэн бүхнээ үлддэг гэж үжигдсэн. Та алдарт зохистой. Та алдарт зохистой. Илчлэлт номын 5:9-дэр ийхүү бичигдсэн. Тэд шин дууг дуулж хуйлмал номыг авах. Тэр л хуйлмал номыг авч лацнуудыг нээх зохистой нь та мөн гэсэн. Үнэхээр бидний эзэн бүхий л зүйлд зохистой. Учир нь та нятлуулсан бөгөөд өөрийн цусаар бүх овог, хил, ард түмэн болон үндэстнүүдээс бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ гэж. Амен. Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон тэр нядлуулсан хураг мэт бидний төлөө өөрийн амийг өргөж, өөрийн цусыг урсгаснаар бүх овог, бүх хил, бүх ард түмэн үндэстнүүдээс ариун хүмүүсийг гэж хэлж бурханд арилжин авсан юм аа гэж. Бид үнэхээр хэдийнэ гим нүглээсээ болж гим нүглийн боолчлолд ор байж тэр харанхуйн ертөнц дотор диавлын боолчлол дотор байхад Есүс Христ өөрт нь итгэсэн хүн болгоныг аврахын тулд нэгэн гайхалтай зүйл хийсэн нь тэр загламаа дээр өөрийн цусыг хүрсгэсэн. Итгэсэн болгон ариун хүмүүс гэж дуудагдахаар түүний хүмүүс болсон юм аа. Амен. Өнөөдөр та итгэсэн бол танд ялз юм уугүй бүгдээрээ хамтдаа Иохан 3 дугаар бүлгийг харцгаая. Иохан 15-аас харах юм бол Иохан 3:15-аас харах юм бол түүнд итгэдэг бүхэн мөнх амьтаа байхын тулд илээ гэж. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа царийн ганцгүйгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм аа гэж. Амен. Учир нь бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ. Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэгүүнд хэдийнэ яллуулсан бөгөөд бурхны цор ганц хүүгийн нэрэнд итгээгүй учир билээ. Үнэхээр Есүс Христэд итгэсэн болгон айлв ялц юмээс хэдийнэ чөлөөлөгдсөн. Амен. Та хараахан итгээгүй байгаа бол өнөөдөр түүнд итгээр. Түүнд итгэсэн болгоныг аврахын тулд Есүс Христийн газар дэлхий дээр ирсэн. Есүс Христэд итгэсэн болгон гарцаагүй аврагдах юм. Амен. Бурхан өөрийн хайраа ийхүү загалмаа дээр хүүгээрээ дамжуулан та бидэнд харуулсан бөгөөд Есүс Христ өөрийн амийг таны төлөө зориулснараа тэр бас хэрхэн биднийг хайрласнаа харуулж байгаа. Тэгээд ертөнцийг үнэхээр хайрлсан тэр хайрын дотор өнөөдөр та хүлээн авагдах боломжтой юм аа. Амен. Тэгээд түүний хайрын дотор байцгаая. Түүний хайрын дотор байцгаая. Тэгээд бүхий л хил, овог, үндэстэн, ард түмнүүдээс Есүс Христ бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн гэж бичигдсэн. Үнэхээр өөрийн амиараа золин авсан. Тийм учраас өнөөдөр Монгол үндэстэн гэдэг өнөөдөр та бид энэ дэлхий дээр байж байна. Амен. Та Монгол болж төрчөөд баярлаагүй бол нэг бурхны өмнө сууж байгаа дахиад нэг бодож үзээрэй. Амен. Тэгэд үнэхээр талархах болно. Үнэхээр бид
Өнөөдөр үндэснийхээ их наадам тий их баяр наадмыг хийж байна. Тэгтэл нараа пастор нь өөрийнхөө гэрчил дотор хуваалцж исэн. 90-ад онд бурханд залбирч байхад бурхан маш тодорхой хэлсэн гэж. Тэр хоёр их гүрний донд энэ жижигхэн улс тий өнөөдрийн хүртэл оршин тогтнож байгаа нь тий та нарын хүч чадалтай, та нарын цэрэг зэвсэг мундагтай байгааг их биш ээ. Харин би хамгаалсаар байгаа гэж хэлж байгаа. Амен. Үнэхээр бурхан биднийг үнэхээр хайрлсан учраас монголчуудыг эцэстэх өдрүүдийн төлөө үнэхээр гайхалтайгаар ашиглана гэж маш олон иш үзүүлгүүд, зөвгөнлийн үгнүүд байсаар байгаа. Тэгэд түүний тулд өнөөдөр эзэн та биднийг байлгаж байгаа шүү. Амен. Үндэ яг бодох юм бол Орос руу ч тий шингээд алах боломжтой, Хятад руу ч шингээд алах болох боломжтой л цөөхөн хідэн ард түмэн л байгаад байгаа шүү дээ. Бид нар чинь уг нь том газар нутагтаа ч гэсэн харин бурхан бүр ингээ матраараа ингээд үнэхээр хамгаалсаар байгаа. Бүгдээрээ хамт чангаар бурхандаа Монгол гэдэг үндэснийхээ төлөө талархацгаая. Халелуя. Баярлалаа. Баярлалаа. Үнэхээр бурхандаа талархъя. За бүгдээрээ хамтдаа Есүсийн хаанчил чуулганы хараа урайг тунхалцгаая. Тэгээ бид хаа явсан газараа Есүсийн хаанчлал болох түүний хаанчлалыг тэлэн явах ёстой хүмүүс шүү. Есүс Христэд итгэсэн болгон бид бол хэдий нэг Бурхны хүүгийн хаанчлал руу ирсэн хүмүүс. Харанхуйн тэр боолчлол дотор байхад харанхуйгаас биднийг өөрийн хүүгийн тэр гэрлийн хаанчлал руу Есүс Христ дээр дамжуулан бид орж ирсэн. Бурхан өөрийн хүүгийнхаа хаанчлал руу биднийг оруулсан. Тэр бол гэрлийн хаанчлал. Энэ гэрлийн хаанчлалыг бид нар хаа сайгүй түгээх ёстой юм аа. Энэ авралыг мэдүүлж хамтдаа хараа тунхалцгаая. Улаанбаатар хот бусад аймаг орон нутагт төдийгүй бүх улс үндэстэнд Бурхны хаанчлалын сайхан мэдээг тунхаглаж дагалдагчдыг бэлтгэнэ. Хамтдаа Матай 28-ыг хамтдаа уншицгаая. Есүс ойртон ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай өөрөглж хамт байх болно гэж эзэн айлтав гэж бичигдсэн. Амен. Тэгээ бид хаа сайгүй эзний хаанчлалын сайн мэдээг тунхаглан явхад Есүс өөрөө та бидэнтэй хамт байсаар ах болно. Ариун сүнс хамт байж үнэхээр хүчтэй дэмжлэг байх болно. Амен. Тийм учраас яг энэ өдрүүдэд ялангуяа хаа сайгүй те бүх бусад аймаг орон нутагт төдийгүй гэж хэлэгдсэн байна те. Бүх аймаг орон нутгаар манай чуулганыхан таран явсан байна. Эхний цуглаан дээр бас нэг имерхүүл хүмүүс байсан да. Тэгээ нэлээд сайн тарж явсан байна. Тэгээ хаа сайгүй хаан очсон байна тэр газараа сайн мэдээгээ тунхаглаараа. Бурхны хаанчлалын сайхан мэдээг тий хүмүүстэд сонсгох боломж өгөөрэй. Тэгээд эзний иш үзүүлгийн дагуу эцдэх өдрүүдэд эзний өргөөний уул улсын тэргүүнээр тохиогдож толгодын дээгүүр өргөгдөж ард түмнүүд эзний өргөөрөө цутхан ирэх болно гэж бичигдсэний дагуу байх болно. Монголчууд бүр аврал руу эзний өргөөрөө цутхан ирэх болтугай. Амен. За бидний өрөө нийгмийн бүхий л салбарт сайнаар нөлөөлж өөрчлөлтийг авчирцгаая. Бид итгэлээрээ гэр бүлдээ сайнаар нөлөөлнө. Бид итгэлээрээ сүм чуулгандаа сайнаар нөлөөлнө. Бид итгэлээрээ нийгэмдээ сайнаар нөлөөлнө гэж бичигдсэн. Амен. Тэгээ бид хаа сайгүй сайнаар нөлөөлсөөр байх хэрэгтэй байна. Амен. Тэгээ бидний өнгөрсөн одоо ингээд би бол 92 онд Есүст итгэсэн. 92 оноос хойших өнөөдрийн итгэлийн амьдрал дотроо үнэхээр сонсож байгаа гайхалтай гэрчил бол бас бүр итгэдэггүй хүмүүсээс сонсож байгаа. Есүсийн чинь үнэхээр итгэмжтэй байдаг.
манай ихч мэгч хүртэл ирээл ах нар ирээл итгэдэг хүн Есүст итгэдэг цуглаанд явдаг хүн ажилд авъя гэд найс нөхд нь асууж ийн гэ надаас асуугаад байгаа байхгүй юу. Амен. Тэгэд ийм гоё тийм нөлөөллийг үзүүлж чадсан тий. Есүст итгэдэг хүмүүс итгэмжтэй юм байна гэсэн нөлөөллийг үзүүлсэн байна шүү дээ. Итгэмжтэй, найдвартай гэд. Тэгээд харин сүүлийн үед жоохон арай нөгөө сөрөг мэдээлэл орж ирчих гээд байгаа. Тийм болохоор ялангуяа сүлд итгэж байгаа залуучууд маань хүмүүс итгэлийнхээ амьдрал дотроо үнэхээр итгэлээ эзний үгийн дагуу сахиж амьдраараа гэж би уриалмаар байна. Түүний үгийг бид амьдралдаа хэрэгжүүлэн амьдарч байхад энэ үг нь өөрөө биднийг те итгэмжтэй болгодог. Энэ үг нь өөрөө биднийг нэг л харахад өөрчилдөг байхгүй юу? Амен. Есүс Иохан номон дээр Есүс хэлэхдээ би өөрийн үгээрээ тэднийг ариусгасан юм а гэж хэлж байгаа. Тэгээ бид яг тэр шинэ хүн дотроо амьдарч байхад Есүс Христэд итгэсэн итгэл дотроо амьдарч байхад тэр нөгөө ариусал чинь бидний амьдрал дээр ил гардаг. Хэдийнэ үр жимс болон харагддаг. Бид модыг үр жимсээр нь таньдаг. Тэгээ хараад алюминий мод байна. За би бол жишээлбэл анар жимсийг яг харж исэн. Очоод харахаар яг гоё. Израильд очичоод анар жимс хараад би таньж байгаа. Энэ анар биш үү? Гранат биш үү? Инжир байна тий. Инжир гээл ялангуяа бид нар бол инжирийг зурган дээрээс л голцоо харж ирснаас хатцсан инжир харж ирснаас яг оргиор нь модыг харж үзээгүй байсан. Тэгэд энэ эхлээд харахтаа үнэн сонин содон гоё санагцсан. Гэхдээ Библиэл дээр гардаг нөгөө инжир мод болохоор бүр сонирхолтой. Үр жимсийг хараад энэ инжир мод байна гэж таньж байгаа. Яг түүнтэй адилхан яг хүний амьдралын тэ дотор байгаа үр жимс гаднаа илэрхийлэгддэг. Яг харагдах үе. Яг тэр анар жимс буюу тэ бидний хэлж сурснаар гранат яг л модон дээрээ байгаад модыг харахтаа, жимсийг харахтаа бид нар энэ тэ анар байна, энэ инжир байна, энэ алим байна гэж таньж байгаа шиг таны амьдралыг хараад амьдралын чинь тэр зан чанар амьдралаас чинь гарч байгаа зан чанараас чинь тэр чинь яг үр жимс болдог. Тэрийг чинь хараад энэ хүн ямар хүн бэ гэдгийг чинь харж. Тэгэд Есүст итгээд дагаад явсан учраас тэр сайхан үр жимс гарсан учраас найдвартай, итгэмжтэй хүмүүс байдаг. Ээлдэг, ядуу хүмүүс, тусалдаг хүмүүс байдаг гэж харж байгаа. Саяхан би бас хүмүүстэй уулзаж ярьж байгаад хэн хүмүүстэй тусалж байна? Хэн ядарсан сул дорой хүмүүстэй тусалж байна? Өнөөдөр Христийнхэн л тусалж шүү дээ. Итгэдэг хүмүүсийн ярьж байгаа зүйл шүү. Христийнхэн л тусалж шүү дээ. Гэл. Тэгэл тиймгүүд би бүр ингээд хит удаа надгүйгээр сайн мэдээ хүмүүс өөрсдөө би тэнд зүгээр байгаа л чухал байгаа байхгүй юу. Би зүгээр тэр хүмүүсийн донд ороод сунгууд хүсэн үсээгүй Христийн тухай яриа өөрсдөө ярьчихаа. Өөрсдөө яриад нэгэндээ яриад өчөж байгаа. Христийнхэн чи ингэдэг байхгүй юу, ийм байхгүй юу гэд би бүр ярих шаардлагагүй. Тэгээд тэр бүгдийг итгэдэг хүмүүсийн амнаас сонсож байхдаа бурханд талархсан. Яг энэ одоо 30 жилийн Христ итгэгчдийн түүхэн гүйлттэй итгэлийн амьдралын гүйлт сайхан гэрчлэлийг бий болгосон байна. Одоо гүйж байгаа хүмүүс өргөжлүүлэн тийхүү авч яваасаа. Одоо жоохон зарим нь за Христийнхэн хотлаа айгүй залах уу, зарим нь ерөөсөө ажилдаа ирэхгүй гэдэг юм бас чихэн сонсогдоод байгаа шүү. Тийм байлгаж болохгүй шүү хүмүүсээ. Нөгөө итгэмжтэй, нөгөө найдвартай хүмүүс гэдгээл өргөжлүүлэн хадгалсаар байх хэрэгтэй. Амен. Тийгүүд эднэр чинь яг бидний гэрлийг хараад тэгээд гэрэлд татагдаад ирээд Христэд итгэдэг. Тэр жинхэнэ авралыг олж авдаг. Амен. Жинхэнэ авралыг бидний гол зорилго бол тэднийг яг өөрчлөх гээд байгаа гол нь биш. Тэднийг авралт авчрах зорилготой. Амен. Тэднийг хүлээж байгаа тэр там мөнхийн үхлийн тэр тамаас аврах зорилготой. Есүс хэдийнэ аварсан тий. Есүс биднийг аварсан. Бид хэдийнэ одоо тэр ял зэмийн буруутгал байхгүй. Бид нар тамд орчих вэ гэсэн айдас байхгүй амьдрал. Тэгээ тэр хүмүүс юугаач мэдэхгүй явж байгаа байхгүй. Үндэ ойлгоочгүй явж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэд бид нар тэрийг нь ойлгуулах хэрэгтэй. Тэг татагдаж ирдэг зүйл нь юу байдгүй гэхээр ер нь л Есүс Христэд итгэгчдийн амьдрал та нарыг толдон байгаа. Амен. Бүгдээ хамтдаа Галаат 5:22-ыг харцгаая. Тэгээд бидний итгэлийн амьдралын үр жимс болсон
За сүнсний үр жимс. Энэ дээр за махуудын үйлс энэ хоёрыг хамттан нэг хараад ирхий. Тэгээ бид Есүс Христэд итгэсэн. Галат 5:1 дээр юу гэж өчгсөн гэхээр Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм а. Иймд бат зогс дахиж болчлын буулганд бүү орхтун гэж. Тэгэхээр бид Есүс Христэд итгэсэн тэр мөчөөсөө эхлэн үнэхээр болчлын буулганаас бүрэн чөлөөлөгдсөн. Амен. Эрх чөлөөтэй болсон. Гим нүгэлд үгүй гэж хэлэх чадaltaй болсон. Амен. Бүр үгүй би явахгүй, уухгүй гэж хэлэх. Тэгээд яг ялангуяа архиужсэн хүмүүс тэгж бодоод идэг. Монголчууд чинь 3 удаа уухгүй бол болохгүй л гэж боддог байсан гэж ярьдаг. Харин Христэд итгээд юу ойлгосон гэхээр би чинь хэдийгээр ир хүн ч гэсэн архинд үгүй гэж хэлэх боломжтой юм байна гэж ойлгосон гэж. Олон хүмүүс ингэрчил дотор явж идэг. Тэгээ яг бид гим нүгэлт бүрэн эрх мэдэлтэйгээр үгүй гэж хэлэх хэрэгтэй. Амен. Есүс Христ эрх чөлөөтэй болгоцсон. Тэгээд энэ дээр нэг үг байна. Иймд бат зогс гэж тий. Иймд бат зогс. Боолчлын болгонд дахин бүү ор гэж хэлж байгаа юм. Бид нар дахиж боолчлын буулганд орж дахиж гим нүгэлд уруу татагдахгүй тул Бурхны үгэн дээр бат зогссоор ах хэрэгтэй. Биднийг дагуулж байгаа тэр ариун сүнсний удирдамж эзний бидэнд зааж зааварлаж байгаа тэр итгэлийн зам дээр бат зогссоор ах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр бат зогссоор байгаа зам чинь хизээж биднийг зүүн тийш, баруун тийш хазаалахгүй. Амен. Яг л тэр бат зогсоод яг л тэр замаараа урагшаа явах хэрэгтэй. Бид замаасаа баруун тийш, зүүн тийш хазаахаар л асуудалд ордог. Нөгөө нэх гоё итгэж байж яснаа гинт амар болчдөг. Нөгөө манай Монгол дээр одоо хошин шиг яваад байгаа үстэй. Хэм блэ ундрмаа нөгөө би гигэрсэн гэл амар гигэрсэн гэж явжснаар гинт гэл харьяар гэл энэ нөгөө гигэрсэн хүн чинь яач юу гэл тэрийг харж байхдаа би бүр анх үзээд бүр үнэхээр хинээ төрсөн. Яана одоо яг зарим итгэгч тэгээд байгаа байхгүй гэртээ. Ээж мэж нь ирээд биднэрт хилээд байгаа байхгүй. Чамаг Есүст итгэжүүл чи бүр Есүст итгээд өөрчлөгчүүл гэрийнх нь бүр тэгж амж байгаа. Бид бүгдээрээ итгэлээ. Бүгдээрээ чамаг дагаа цуглаанд явна гэд. Тэгж яхад нь гоё болчмоор байгаа байхгүй юу? Уг нь те шууд гоё болох хэрэгтэй. Эзэн тэр Бурхны хүч чадал ариун сүнс вэ шүү дээ. Тэгж өөрчлөгдөж байгаас би өөрчлөгдөд байгаа юм байхгүй шүү дээ. Би өөрийнхөө хүчээр даваад авахгүй учраас Бурхныг өөрийнхөө хүчтэй дэмжлэг болгоод ариун сүнсээ намайг үнэхээр өөрчлөөд өгөөрэй. Би бүр гэр бүлээ аврах ямар гоё боломж байна. Чамаг өөрчлөгчвөл бид нар бүгд чамаг дагаад цуглаанд явъя. Тэгэнгүүт яг тийм хүмүүс яагаад вэ гэхээр яг ундрмаадаад байгаа байхгүй юу? Би гигэрсэн ингээл амар гоё гинт нэг 2 3 он жиснал байхгүй нөгөө амар болчихдээ. Тэгэж бид нар энэ болчлын буулганд дахин ормооргүй байна. Амен. Тийм л учраас ямар хүмүүс ингэдэг вэ гэж би хэлээд өгье. Бурхны үгийг уншихгүй байгаа, залбирахгүй байгаа, тууштай биш байгаа хүмүүс л ер нь ингэж. Харин эзний үгийг уншаад эзний үгийг амьдралдаа хэрэгжүүлээд байгаа хүмүүсийн амьдрал гарцаагүй өөрчлөлт орно. Амен. Эзнийхөө өмнө ирээд нөгөө Матай 6-гийн 6 дээр хэлснээр дагуу нууц өрөөндөө ороод хаалгаа хаагаад эзнийхээ өмнө сууж байгаа, гимшиж байгаа тий Бурхнаа магтаж байгаа хүмүүсийн амьдрал гарцаагүй өөрчлөлт гарна. Амен. Амен. Тэгээ манай эсэм бүлгийн нэг эмэгтэй бас ингээл залгаа одоо 30 гарцсан тэгээ 2 хүүхэдтэй байсан. Тэгээд ярьж байгаа. Нөхөр нь жоохон дуугүй. Тэгээд өөрөө айгүй юм сэргэлэн нилээн хилэмгий. Тэгэнгүүт ингээл за би нөхөртөө дуулгартаа байх гэж хичээж ийн гэл ингээл хичээгээл байгаа байхгүй юу? Хичээгээл байгаа. Тэгэл ингээл нөхөртөө эрх мэдлүүд өгөөл одоо ер нь л монголчин ингээл гэр бүл бий болонгууд жоохон сэргэлэн хүчтэйхэн эмгтэй явуулгээл гэр бүлийн тэргүүн нь олчих гээд байгаа шүү дээ тий. Манай жагаа ихчин гэрчлэлийг сонсчихсан баг. Чуулганд ирээд танилцуулсан чи хүүхдүүд нь нөхөр нь зогсоод манай гэр бүлийн гишүүд гэж танилцуулсан гээд одоо ангаатай шүү дээ. Тэгээд өөрөө тэргүүн нь вэж таарсан. Тэгээд цуглаанд ирснээс хойш би чинь биш миний нөхөр чинь энэ гэрийн тэргүү юм байна гэд солигдсон байдаг. Тэгээ Библи дээр ирэхээр бидний амьдралд өөрчлөлт гардаг. Амен. Тэгээд тэр эмэгтэй охин маань эмэгтэй маань яасан гэхээр
чуулганд орж ирээд яг би яг үгийн дагуу явах гэж хичээж эхэлж байна те. Би нөхрөө захирал, би нөхрөдөө тушаагаал нөхрөө ингэж ахсгүй юм байна те. Мэдээж би яг сүнслэг эрх мэдлийнхээ хувьд би нөхөртөө дуулууртаа байх ёстой юм байна гэдгийг олгоод байр суурийг тавьж өгөөд тэгээ нөхөр айгүй тэгэнгүүт эрэгтэй хүн гоё босоод ирдэг байхгүй. Тэгээ манай зуучлан залбирлынхан бас бид нар нэлээд удаан хугацааны турш эзэн минь Монгол ирчүүдийг байр сууринд нь гаргаж өгөөж ял гээл залбираал байлаа. Тэгээ сүүлд нь нэг илчлэлт авсан. Үгүй юм байна. Энэ Монгол эмэгтэйчүүд нөхөрт байр суурийг тавьж өгч буух ёстой юм байна. Тэгэхгүй бол ер нь өрхөний толгой тэргүүндтэй эмэгтэйчүүд өөрсдөө гарчаад бууж өгөхгүй байгаа байдлаа. Тэгээд эмэгтэйчүүд өөрсдөө зүрхээ даруй болгоод байр суурь тавьж өгөх юм бол гэр бүлд яг маш гоё яг бурханлаг эмх зэгц ороод ирэхээр өөрөө тэр гэр бүл гоё эзний дотор цэцгэлж эхэлж байгаа. Тэгээд тэр гэр бүл гоё болсон. Явж байгаа л тэгээд нөгөө эмэгтэй маань яг л нэг хэсэг ундрмаац ялтчихгүй итгэлийнхээ амьдрал явц. Тэгсэн чинь нөхрөн сүултээ яг ингээ бүрэн өөрчлөгдөхгүй юу. Тэгэл яг жинхэнэ гимшээд өстой нэр үнэхээр өөрчлөлт ороод урд нь яг хоо жоохон гимшээл буруугаа ойлгонгуудаа л ингээл өөрчлөгдөөл хэдэн өдөр хичээж байгаа л нэг дэлбэрээл тэгэл исэн ба. Тэгээ сүултээ нөхрөн за гэл ингээл нэг те энэ ингэдэм дөө гэсэн байдалтай болцсон байсан. Тэгсэн чинь нэг оноо өгцөн залбирал болж исэн. Яг тэр үеэр бол үнэхээр тэр гайхалтай нэг оршихуй байсан тий. Бид нэр нэг сарын 1, 2, 3-нд нэгдүгээр цуглаан дээр хамтдаа залбирч байгаад эзнэстэй гайхалтай орших байсан. Яг тэр үед тэр эмэгтэй жинхнээшсэ гэмсэн. Өөрөө хэлжсэн. Тэгэл би өстө үнэхээр тэр эзний гимшил гэдэг зүйл миний дээр ирсэн. Хаяа найз нартайгаа пив уучдаг. Нэг юм боддгоо тий би согтоогүй юм чин зүгээр штэ гэл ингээл уучдаг байсан. Тэр хүртэл эзний нүдэнд зохисгон байна гэдгийг би ойлгосон гэдээ өөрөө тэгж байгаа байхгүй. Тэгэл ингээл яг итгэлийн амьдралаар би яаж амьдрах ёстой юм бэ гэдэг дээр улам илүү хилчилт авсан. Тэгээд тэр чинь яг эхнэр хүний хувьд янз бүрийн айш гаргадаг хүний хувьд бүрэн өөрчлөгдөхгүй юу. Тэгсэн чинь 10 хонлоо, 2-7 хонлоо, 3-7 хонлоо нөхөр нь бүр гайхаалсан гэж чи зүгээр үү гэд нөгөө орилж авлахгүй байгаа шүү дээ. Одоо бүр ингээ үнэн гоё өөрчлөгдсөн. Тэгсэн чинь нэг өдөр тэгсэн нөхөр нь за худлаа ингэж байгаа чи нэг орилно доо гэдгийгсэн гинэ. Тэгсэн чинь бүр ингээ 3-7 хоног өнгөрсөн чинь нөхөр нь одоо юм яг өөрчлөгдсөн юм шиг байна гэж итгэсэн гэд. Тэгээ юм ярихдаа арай өөр хэлбэрээр ярьж эхэлдэг болсон те. Орилж арлаж биш ойлгуулцаж ярилцах гэж оролддог болсон. Тэгээд нөхөр нь үнэхээр за миний ихнэр өөрчлөгдсөн байна. Үнэхээр өөрчлөгдсөн байна гэж хэлжсэн. Тэгээ яг бид гарцаагүй өөрчлөгдөх боломжтой. Амен. Та бид эзнийхээ оршихуйд эзэнтэйгээ хамт байхад энэ бурхны үг ариун библ та бидэнд байхад бид гэр бүлдээ сайнаар нөлөөлж амьдрах боломжтой юм амен. Тэгэд тэр гим нүглийн боолчлолд дахин орохгүйгээр амьдрахыг эзэн бидэнд хүсэж байгаа. Энэ нэг хэлж энэ иймд бат цогс дахиж боолчлолын буулганд бүү орогтон гэж буулга гэдэг үгээр авсан байгаа шүү. Буулга. Яг ингээд буулганд юуг оруулдаг үлээ те. Шарыг буулганд оруулаад тэгээд ажил хийлгдэг үстэй. Яг тийм болно. Гим нүглийн буулганд ингээд орох юм бол нөгөө гим нүгэл чинь таныг захирал явах гэж оролдоно. Тийм болохоор бид үнэхээр ийм боломжийг өгөхгүй байх хэрэгтэй. За би Ромос 1 ишлэл уншнаа. Эхлээд бүгдээрээ хамтдаа 16-аас уншия. Галат 5:16-аас. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махуд сүнсний эсрэг хүсдэг, сүнс махуудын эсрэг хүсдэг юм а. Юу гэвээс хүсэн юмыг чинь хийлэхгүй тулд махуд сүнс нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махуудын үйлс нь илэрхий юм а. Эдгээр нь завхаарл, бузар тачаал, садарлал, шүтэн, шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагаралдаан, хаграл, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргиж сингэх зэрэг юм а. Би урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчд бурхны хаанчлалыг өвлөхгүй. Харин сүнсний үр жимс нь
За энийг сонсороо. Танаас ийм л зүйл ургаж явах ёстой юм шүү. Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахгүй юм аа. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Харин Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалын хамт загалмаад цовдлсон ажээ. Хэрв бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сүрж өөр зуураа атаархан сайрахгүй байцгаая гэж. Амен. Тэг сүнсний үр жимсийг гарган амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр махбодын үлсийг энэ дээр маш тодорхой бидэнд хилээд өгсөн байна те. За тэр альва, завхаарал, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг гэж хэлж байгаа шүү. Эд шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт гэд. Энэ бүгд бидэнд уг нь байхгүй байх л ёстой зүйл. Энэ бүгд таны амьдрал байгаа л байвал за нөгөө боолчлын буулганд дахин ороод байгаа юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Би бүр мөсөн зам дээр бат зогсох тэгээд урагшлах хэрэгтэй байгаа юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Харин бидний амьдралаас үргэлж гарч явах ёстой юм нь хайр байна. Бүгдээ хамтдаа хэлье да. Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирах вэ. За энийг яг ингээл өөрийнхөө өглөө болгон л өөрийгөө эсвэл орой болгон өөрийгөө скайнердах хэрэгтэй. Тэгээ одоо скайнер гэдэг юмыг мэдж байгаа шүү дээ. Юу агааг тод харуулад өгдөг. Бид нар энийг барьж байгаа л скайнерд нь тэгээ байхгүй бол яг л ийм л болох хэрэгтэй байна те. Юу дутуу байна? Юунд би би хэр төвчээртэй байна? Би хэр итгэмжтэй байна вэ? Би хэр сайхан сэтгэл гаргаж, дүлгөөн зан гаргаж байна? Би өөрийгөө хэр захирч байна вэ гэд. Тэгээ бид яг ийхүүл үр жимсийг гарган явхад бид Христийн дагалдагч гэдгийг энэ Монголд хаасайгу харуулсаар байх болно. 2-3 хоногийн өмнө пастор хэлсэн нөгөө чекист итгэгч байхгүй байцгаая гэж тагнуул. Итгэдэг хэрнээ заалан дотроо одоо ингээд нөгөө сүүлийн үеийн офисууд чинь олноороо оффистоо суудаг болсон шүү дээ. Тэгэнгүүт итгэгч гэдгээ хилдэггүй. Нууц. 2 хүн тааралчаа тэгээд чи итгэгч үү гэж ин гэж байгаа биз. Тэгэж итгэхгүй. Би итгэгч гээл тий. Үр жимсээ үйлсээрээ харуул үг хэлээрээ ч харуул. Амен. Тэгээд бүгдээ хамтдаа Ром 6-ыг харъя. Дахин болчлолд орохгүй тулд биднэрт нэг бас заагаад өгсөн арга бий. Эзний үг бүгд нь бидэнд бүр маш тодорхой бүгдийг заагаад өгсөн байгаа. Зя вечера. За энд 15-аас уншнаа зөвхт байдлын болоод гэсэн байна тий. За бид нар ер нь хэнийг дагсан түүнийхээ боол болдог гэдгээ л одоо хамгийн нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. За Ром 6:15-аас тэгвэл яахаа бид хуулийн дор бус харин нэгүслийн дор байгаа учраас нүгэл үлдэхгүй огт үгүй. Нэгүслийн дор байгаа юм чинь бурхан намайг уучлж явах юм чинь гээд нүгэл үлдээд байна гэвэл тэр чинь монхоглол болно. Тэр мэхлэл болно. Харин ч би ихэд нэгүслийг хүртсэн учраас би бүр нүгэл үлдэхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Амен. Та нар өөрсдийгөө за энэ 16-ыг бүр ингээд гэрийн даалгаварт та нарт бүр өгнө. Маш сайн дахин уншаад энийг ойлгох хэрэгтэй. Та нар өөрсдийгөө дуулууртай болгон хэн нэгэнд өгөхдөө үхэлд хүргэх нүгэлж бай. Эсвэл зөвхт байдалд хүргэх дуулуурч бай. Дагах нэгнийхээ боолн болдгоо мэдэхгүй гэж юу. За тэгэхээр яаж вэ? Бид хэн нэгэнд өөрийгөө дуулууртаа байлгаж тушаан өгж байна. Тэрнийхээ л боол нь болт гэсэн.
нүгэлт хүргэх юу гэж байна вэ? Үхэлд хүргэх нүгэлч бай гэж. Та нүглийн боол байх уу, зөвхт байдлын боол байх уу гэдгийг үнэндээ диавол шийдээд ч байгаа юм биш шүү хүмүүсээ. Сатан ирээд үргэлж шийдээд байгаа юм биш. Сатан үнэндээ шууд шийдэж чадахгүй. Яг таны шийдвэр дээр л тэр тоглолтыг хийж идэг. Тийм учраас үхэлд хүргэх нүглийг хийх үү, зөвхт байдалд аминд хүргэх зөвхт байдлын дотор байх уу гэдэг шийдвэрийг та өөрөө гаргаж байгаа. Та өөрөө гаргаж байгаа. Тэгэхээр тэр дуулууртаа байцснаар хинд өөрийгөө дуулууртаа байхаар өгч байна. Тэрнийхээ боол нь болно гэж байгаа байхгүй. Боол нь болно. Тэгэхээр та хиний боол баймаар байна. Мэдээж бид нар уншингуудаа зөвхт байдлын боол байл гэж одоо бодно өстэй тий. Тэгвэл амьдрал дээр яадаг вүлээ? Нөгөө тал шийдвэр гаргацсан. Хизээний энэ болчлоос гармаар байна гэл дахин залбируулаад явж идэг тий. Тэгэхээр бид нар Галат 5 дээр хэлсэнчлэн тий тэр бат зогсох гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үргэлжлүүлэн бат зогсож эсэргүүцэх хэрэгтэй гэдгийг хүс. Тэгэхээр та нар өөрсдөө дуулууртаа боол болгон хинд өгч байна тий. Хинд өгч байна. Ямар үед өгөөд. Тэгэхээр бид нар яг одоо энэ дээр анзаарах хэрэгтэй. Өөрийгөө ажиглах хэрэгтэй. Би ямар үед алдаад байна? Би ямар үед бүдрээд байна? Би ямар үед зүүн тийш хазаагаад баруун тийш хазаагаад. Бурхны үгээстэй тэр замаас баруун тийш бүү хазаа, зүүн тийш бүү хазаа гэжлээ. Тэгэхээр та ямар үедээ хазаагаад байгаагаа ойлгох хэрэгтэй. Анзаар, ямар үед дахин бүдрээд байна. Тэгээд тэр зам дээр, тэр хэсэг дээрээ өөрийнхөө хувьд нэг улаан шугам тат. За ийшэл хазааж болохгүй. Эннээс зүүн тийш гарч болохгүй. Бүр яг тэр эзний үгийн дагуу өөртөө хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Тэр эзний бидэнд зориулаад тавьсан замын тэмдгүүд гэж угаасаа байгаа Бурхны үг. Тэр тэмдэглэгээнүүдийг бүү өөрчил гэж бүр би үгэн дээр байгаа. Тийм болохоор яг тэр эзний үг бидэнд зааж өгж байгаа яг тэр замуудынхаа дагуу. Би та нарт нэг зураг үзүүлье л та. За бэлгээр рүү би явуулчих уу. Урд нь би Есүс дөнгөж итгээд нэг зүйлийг бас ойлгосон. Дөнгөж итгэн гоод Бурхан Библиэрээ дамжуулан надтай ярьдаг юм байна гэж бодох үедээ. За би нэг зураг явуулаа тэгээд хараад ирэх. Дөнгөж Есүст итгэжээд эзний үгийг одоо өстой нөгөө ундрмаад жах үе байх л та. Уг нь ингээл амар гоё болж ирсэн нь нэг сонирн болоо л те. Тэгээд яг эзний үгийг даах гад ингээд хичээж байгаа тий хичээж байгаа. Тэгсэн ч гэсэн гүйцэд ойлгоогүй учраас заримдаа бид нар буруу л эзэн явж байдаг. Би нэг зүйлийг маш сайн сандаа. Нэг өдөр эсийн бүлэг болсон чинь нөгөө тухайн үед ямар нэртэй байлээ. Нэг кино Монгол шинэ кино гарсан чинь эсийн бүлгээрээ очиод кино үзсэн байвал яах вэ? Тэгээ эсийн бүлгийнхэн ингээд шинхэн бие биенээ дөнгөж танилцчихсэн. Тэгжсэн чинь кино театр дээр очисон чинь би найзтайгаа эсийн бүлэгт хамтаа явдаг. Бид хоёр кино үзэх гээд очисон байсан чинь тэгээ нэг хоёроор л ирдэг хүүхдүүдсэн. Бүгдээрээ тийм чи эсийн бүлэгтээ очиагүй юм уу? Чи очиагүй юм уу? Яана нөгөө эсийн бүлгийн удирдагч ганцаараа сууж байгаа шүү. Яана гिचчээ бас бүгдээрээ тэгэл кино үзээ явж исэн үнгээ бодтоо. Эсийн бүлгийн цагаараа тэгээд ойлгосон. Эсийн бүлгийн цагаараа кино үзэж болохгүй юм байна шүү дээ. Матай 6-гийн 33 гээд би эхлээд уг нь сүмдээ эхлээд ханчлалыг зөвхт байдлыг ирж хагаад эсийн бүлэгтээ очичих байсан юм шүү дээ. Би заавал тэр киног нээлтийн үеэр үзсэн, нээлтийн үеэр үзээгүй хоёрт ялгаа үнэндээ байхгүй шүү дээ. Тэгээд ч залуу хүүхдээсэн бүр байхгүй байсан баг. Тэгсэн чинь зүгээр чухалчлаа л очиод үтцсэн юм чи. Одоо тэрийг хаяа бид нар ярьж инэ нэ. Яана бид нар бүгдээрээ тэнд явж кино театр дээр явж исэн шүү дээ гэл. Тэгэл бид нар ойлгодог. Нэг бүдэрч унаа. Нэг бүдэрч унаад тэгээ боссон бол бид нар урагшлах хэрэгтэй. Амен. Ойлгоод хувцаагүй байл. За би дахиж ингэхгүй гэж тэ. Тэгээ нөгөө манай хормон дээр ирээд нараад одоо хөргөн залуудаа зориулаад хэлж байгаа.
Тэ мэрэгэн хүн, ухаантай хүн бусдын алдаанаас сурдаг аа. Тэгээд нөгөө тийм учраас бусдын алдаанаас суралцаад амьдралдаа хэрэгжүүлээд яв. Эсвэл бүдрээд унсан бол босоод алдаанаасаа сураад тэгэхэд яв тий. Тэгээ ер нь хүн алдаанаасаа өөрөө сурж байвал 2 3 дахин хийгээд байхыг нь шаардлага байхгүй байгаа байхгүй тий. Энд угаасаа улаан зураас татах хэрэгтэй байхгүй. Ийшээ явбал аюултай шүү гэл би чи энд нэг бүдэрч унсан шүү гэл тэгэл татчих хэрэгтэй. Тэгээд тийм болохоор бид нар яг л нэг алдсан бол босож зогсоод бат зогсох хэрэгтэй. Энд би бүдэрч байна. Энд би унаж байна гэдгийг анзаараад. За нэг зураг явуулчих гэсэн чинь тэр зураг. Итгэлийн амьдрал гэдэг бол эзэн дотор, эзний маш хүчтэй дэмжлэг дотор явж идэг. Амен. Бид шинэ хүн болсон учраас тэр шинэ хүний амьдрал маань өөрөө Христ оюун бодлыг нь шинчлэгдсэн оюун бодол дотроо байгтун гэж бид нэр хэлж байгаа шүү дээ. Тэр хэдийнэ бидний оюун бодлыг шинчлээд өгсөн тэ бидний итгэл сүсэгт хамаатаа бүх зүйлийг өгчихсөн гэж Петр номон дээр хэлсэн ба. Тэгээд бид нарыг одоо намайг дагаж амьдраач гэж хэлээд байгаа байхгүй юу? Миний итгэлийн амьдрал энэ л зүйл чухал байна гэж юуг бодно? Тэр бүх зүйл чинь танд хэдийнэ байгаа. Энэ зүйл хэрэгтэй байна гэж бодож байгаа бол тэр бүхий л зүйл чинь танд хэдийнэ хэрэгтэй бий болсон байгаа гэсэн. За би тэр зургийг үзүүлчихье гэж бодсон чинь. За уншаад болохгүй юм байна. За Эфес номон дээр. За жишээлбэл би дөнгөж Есүст итгэснийхээ дараа яажсэн гэхээр манайхан би 93 онд Есүст итгэсэн, 93 онд 10 дугаар ангид байсан гэсэн үг. Тэгээ 10 дугаар ангид шинэ жилийн юу боллоо? Нийтлэг боллоо. Баяраа ангиараа хамтдаа тэмдэглээд. Тэгсэн ангиараа хамтдаа тэмдэглэсэн чинь яаж ийм гэхээр манай ангийнхан чинь 10 дугаар ангид одоо 90-ад оны ихээр тэгэл бас угаал ихсэн байсан юм шүү. Тэгээд ямар ч хэсэн нийтлэг болсон чинь архитаа нийтлэг боллоо. Тэгээ манай ангийн охин бит хоёр хамт итгэдэг байсан болохоор бит хоёр болохоор чинь Есүст итгэсэн гээ уугаагүй. За Есүст итгэсэн. Тэр үе чинь тэгэл эхэлж байгаа байхгүй. Есүст итгэдэг хүмүүс уудгүй. Амен. Уудаггүйгээд гоё гэрчлэлийг бий болгоч. Тэгээ уухгүйгээ уугаагүй. Тэгээ гэртээ ирээл Библийг цонгон дээр исэн Библийг бүр санаандгүй сөхөөл. За Библийг уншидаа гэж бодоод ингээл сөхсөн чинь тухайн үеийн одоо бидний Библи дээр шинэ гэрээ ном байсан. Нартаа шинэ гэрээ ном байсан. Тэгээд тэр нартаа шинэ гэрээ ном зарим хэсэгтээ юм зураглалтай. Тэгсэн чинь Эфес номын тэр Эфес номын хэд нөө. За ээж. Ишлэл дээр бүр яг бүү архитан согтургдсан ишлэл байдаг да. За 18, 5:18 байна уу? Яг тийм байна. 5:18 дээр тий. Дарсанд бүү согтур эс бөгөөс хит самуурал буй гэж тий. Тэгээд нөгөө архитан согтур бол амьдрал чинь урууданд оройтно гэсэн зурагтаа бүр яг ингээд арх утсан хүний таталбар зурагтаа зурагс. Тэгээ би тэрийг хараад юу гэж бодгсон хэрэг яг одоо миний итгэлийн амьдрал бол Христийг дагаад одоо яг зөв амьдралаар явах гад нөгөө үр жимстэй амьдрах гад тий таньж мэдчих гээд явж байгаа яг тийм процесс сүм гэж хараахан байгаагүй. Хагас өдөр Улаанбаатараас нэг хүмүүс ирээд цуглаан хийдэг. Тэгэл болоо. Тэгээд 7 хоног заримдаа бүр ингээд нөгөө Есүст итгэдгээч мартцсан явж байгаа шүү дээ. Тийм үеч байна. Хагас өдөр болохоор гинт нэг рүү уцтаад нөгөө гоё хүмүүс ирнэ. Заяа. Өөрөөсөө тийм гоё нөхөрлөлт нь их татагдсан байсан юм шиг. Эхний хэсэгтээ нөгөө гоё хүмүүс ирэх гэж байгаа, нөгөө гоё ах эгч нар ирнэ. Тэгжээснээс сүүл рүүгээ аваа гайг цуглаан Есүс ярьдаг болсон. Тэгэд яг би тэр мөчөд юуг мэдэрсэн гэхээр Есүс Христ ямар бодиттой байгаа юм бэ гэдгийг мэдэрсэн. Тэр ишлэлийг харахтаа энэ бурхан Есүс надтай хамт байсан биз дээ. Нэгдүгээрт. Яг ингээд нөгөө ажаад хараад байж исэн тий.
би намайг хаана байсныг мэдсэн байж тээ гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь бол намайг хаана байсныг ягаад гэвэл арх мархтай газар байж байгаад ирсэн чинь арх мархтай зураг урд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд би Есүс харж байт юм байна. Нэг талаасаа айсан, имээсэн, нөгөө талаасаа баярлсан. Надтай хамт байт юм байна. Намайг харддаг юм байна. Энэ буруу тий миний бурхан чинь надтай үргэлж хамт байдгийм байна гэд одоо нөгөө сонсоол яснаас одоо яг мэдэрч эхэлж штэ анх удаага мэдэрч эхэлж. Тэгээд юу хийж ирснийг минь хүртэл харсан биш штэ. Ямар орчинд байсныг минь хүртэл харсан байж таарж байгаа байхгүй. Тэгээд би яг айгүй додгор дотроо за би ч арх марх угаагүй гэж айгүй бодохгүй юу? Арх марх угаагүй гэд. Тэгсэн чинь нөгөө талд нь ямар ишлэлээ нүдэнд тосоо гэхээр ингээд дэлгэцэн Библийн нөгөө талын хуудсан дээр ийм ишлэл байсан. Харин ариун хүмүүст үл нийцэх альва садар самун бузар булаа шунлан та нарт бүү дурддаг. Садар булаа шалиг балай эсвэл самун балиар ярианч зохимжгүй. Харин оронд нь талархлаа өрг. Садарлагч бузрыг үйлдэгч, шунхаарэгч, тухайлбал шүтэн шүтгч альва хүнд Христийн болон Бурхны хаанчлалд өв байхгүй гэдгийг мэдээ гэж. Тэгээ энэ мэтчлэн өгнүүд ингээд урсаад ороод ирсэн. Тэгээ би бүр гайхсан. Бүх Бурхан яаж бүгдийг харж мэдэж ярьж байгааг би ойлгосон. Ийм зүйл ярих ч хэрэггүй. Тийм яриан донд байх ч хэрэггүй гэдгийг надад ойлгосон. Би жишээлбэл би тэнд байгаад арх угаагүй юм чин гэж бодол дараагийн стандарт тогтоож шít надад. Чи бүр тийм муухай юм ярьж байгаа газар ч байх хэрэггүй. Тийм муухай юм бүр ярих ч хэрэггүй. Би бүх яриаг эхлүүлээд яриаггүй ч гэсэн би тэнд сууж байгаагаараа л буруутан болж байгаа байхгүй. Би тэрийг сонсоод энийгээд сууж байгаагаараа л гим нүгэлээд оролцож байгаа нэгэн болж байгаа байхгүй. Тийм учраас за би хаана явах вэ? Хаана явахгүй вэ? Би хинтээ байх вэ? Хинтээ байхгүй вэ гэд илүү нарийн шүлтөөр амьдралдаа тавьж эхэлж байгаа байхгүй. Улам илүү тийм эзний үгийг дагаж нөгөө бат зогсох гэдэг юм руугаа өөрийгөө оруулж байна. Би хаана очиж дахин болчлын буулганд ороод байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Дахин болчлын буулганд орохгүй тулд бид нар бат зогсох ёстой. Бат зогсохын тулд яах юм? Бид оюун санаагаа үйлдэлд бэлтгэх хэрэгтэй. Амен. Эзний үгийн дагуу сэрэмжлэх хэрэгтэй. Эзэн эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэж нэгдүгээр Петр 5 дээр хэлж байгаа тийм. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байна гэдэг чи юу юм? Бид энэ бүгдийг хараад өөрийн амьдралын зам өөрийг хараад засах хэрэгтэй байхгүй. Зориудаар засаж оюун санаагаа үйлдэл бэлтгээд урагшлах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр болчлын болгонд дахин орохгүй. Амен. Эзнийг дагаад үр жимстэйгээр явж таны үр жимсийг хараад таны үр жимсийг амтлагтай хүмүүс авралт ирэх болно. Амен.